дээр бид нар арслан хийх болно. За тэгэхээр цаасаар арслан хийхин тулд бид нарт цагаан, улбар шар, А4 цаам, том шар цаас, за тэгээд ийм дуурах хэмжээ гаргах 2 ийм хэмжээснийх. За тэгээд цавуу, хайч, хар үзхэн бал. За эдгээр зүйл бидэрт хэрэг болох нэ. Тэгэхээр өнөөдрийн бүтээлээрээ бид нар юу хийн гэсэн багш нь арслан хийн гэсэн тийм ээ. За тэгээ хамгийн нэгдүгээрт бидэрт том цааснаас эхлээд арслангаа хийж эхлэе. Том А4 цаасаа тавьж агаад за өмнө бас бид нар хийжсэн тийм ээ. Хуруугаа дагуулад, гараа дагуулад зурна. За ингээд гараа дагуулад зуръя. За ингээд гараа дагуулаад зурсныгаа одоо сайхан яг үлээ хаачлна. Харин энэ шар цаасаа бид нар ашиглах учраас хаачлаад энэ даваа тавьчих. За тэгээд эндээс эхлүүлээд за та нар маань гарын хэмжээ сайхан тохирох бах. Багш нь бол нэлээд дуртацсан учраас багш нь толгойг насны дараа буцаа тайрсан байгаа. За энийгээ түр ийш нь тавиад одоо яг үхээр нөгөө энэ цаасаа аваад за энэ дээрээ бид нар 2 янзын яана гэлээ дуураг үсхий гэсэн тийм ээ. За энэ дээрээ дандаа юу руугаа шахаараа гэж багш нь хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Цаасныхаа дандаа булан руу шахаад за нэг энэ бол 2 за энэ цааснууд ч гэсэн бидэрт хэрэгтэй учраас ажиллаад авъя. За эндээсээ 2 дугуйгаа ажиллаад авъя. За тэгэхээр энэ том дугуй маань бидний арслангийн маань юу байгаа вэ? Толгой. Харин жижиг дугуй маань дараа нь ашиглах зүйл байгаамаа. За ингээд толгоогоо авцсан. Одоо тэгэхээр одоо ингэж харуулж байгаад одоо бид нар бас нэлээд олон юм хэрэгтэй. Юу хэрэгтэй гэхээр толгой арын цацаргаа хийх гэж байгаа учраас за энэ үйлшин гаргасан цааснуудаас ингэ сайхан ингэж байгаад за тэнгуүтээ бид нар яах вэ гэхээр иймэрхүү хэмжээтэйгээр яах нь нарийнхан хайчиж. За шар цаасны хэмжээгээр улбар шар цаасны хэмжээд мөн адилхан хайчлаад за тэгээд том дуургийнхаа араар одоо цавуу түрхээд нарны цацраг адилхан хооронд нь үл ялэг зайтайгаар жигд наасныхаа дараа мөн цавуудаа жижиг дугуйгаа наах юм шүүхтүүдээ. За тэгээ эргүүлж харуулад хаачаараа өөлөө толгоогоо за тэгээд наасны дараа сүүлийн бас 3 өнгөөрөө хийнэ. За ингэ сүүлээ хийчлээ. Сүүлийг. За одоо энэ дээр яхаа вэхээр бид нар нүрийн зурч өгье шүү дээ тийм ээ. За тэгэхээр цагаан цасаа аваад захнуудыг ажиллаад авчих.
болчихъя. Тэгэхээр юуныхаа дотор нэлээд дотор ажиллана. Хадаггүй айгүй том нүд болох гэж байгаа учраас. Балны хаараар хийхээр арай жидэгдэх гэдээс учраас багш нь савныхаа тогоор хийлээ. За тавиад үзье. Вау, амар том нүд байна шүү дээ. За тэгвэл дахиж барьж байгаа хамттан жижиглэнэ. Нэг нь дугуй дүрсээ олцсон учраас дахиад жижиглэх бол ямар ч асуудал болохгүй. Гол нь хамттан барьдаг нь хос эрэхтэй учраас яг адилхан биш ч гэлээ ямар байх ёстой хөлтөө. Ойролцоо хэмжээтэй байх ёстой шүү дээ, тийм ээ. За бариадах юм. За одоо яах вэ? Хоёр нүдээ сайхан нааж өгөөд цахаад ихэд. За ингээд. За тэгээд энийгээ яах вэ гэхээр нэг юм хар хүрээнд дотор бутаж нь бүгдээрөө. За ингээд. За нөгөө нүдээ бас ингээд бутаж. За ингээд. За одоо юу хэрэгтэй? Мэдээж хөөрхөн хамар хэрэгтэй шүү дээ. Арсланд маань. За ийм дуурах хамар байх хэрэгтэй. За ингээд. Дуурах хамрын үзэгдэх багш. За ийм жоохон өргөндөө хамар тийм ээ. За одоо эндээс яадаг вүлээ? Эндээсээ шин татаад эндээсээ ишин татчихна. За арсланд өөр юу яадаг вүлээ? За ийм дугуй бас хаар зэг. За ингээд манай арслан бол болчлоо өгтөө дээ. За багш нь та нартай харуулъя. Ийм хөөрхөн арслан гайхна бид нар хамтдаа бүтээчлээ шүү дээ, тийм ээ.